Сайн байцгаана уу амьдчүүдээ та бүхэндээ шинэ 7 өдрийн мэнд хүргэе. За 7 өнөг маань ингээд талдаа орлоо. Ингээд өнөөдөр бүгд хамтдаа 5 гаргийнхаа өглөөний эзний үгийг хүлээн авцгаая. Тэгээ хамтдаа залбирцгаая. Их эзэн минь ээ, бид танийхаа өмнө ирж байна. Таны бидэн зөвшөөрч байгаа энэ өглөөний төлөө танд баярлалаа. Хайр та минь энэ өглөө, энэ өдөр та бидэнтэй хамт байгаарай. Таны үг бидэнтэй бас хамт байж таны үнэн бидэнд бас дахин илчлэгдэх болтугай. Их эзэн таны нэрээр талархан гон залбирлаа. Амен. За бүгдээ хамтдаа Марк номын 2 дугаар бүлгээс үргэлжлүүлэн хүлээн авцгаая. Марк номын 2 дугаар бүлгийн 18-аас 22 дугаар ишлэл. За би эндээс уншаад өгье. Иохны шавнар болон фарисеучуд мацаг барьж байжээ. Хүмүүс ирж түүнээс Иохны шавнар ба фарисеучуудын шавнар байнга мацаг барьдаг. Харин таны шавнар яагаад мацаг барьдаггүй юм бэ гэхэд Есүс тэдэнд шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болно гэж юу? Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй. Харин хүргэн тэднээс аваачдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барьна. Хинч хуучин дээлэн дээр агчаагүй давуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл шин нөхөөс хуучин дээлийг таталтуулж бүр ихээр урнаа. Хинч шин дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг за татна. Тэгээд дарсч туламж сүднэ. Харин шин дарсыг шин туламд л хийдэг гэлээ гэж. Амен. За энэ хэсгээс бүгдээрээ хамтдаа дахин сурцгаая. За Иохны шавнар болон фарисеучуудын мацаг барьж байгаа тухай энэ үйл явдал. За тэднэр болохоор тэдгэр хүмүүс яасан бэ гэхээр ер нь бол мацаг барьдаг, маш их мацаг барьдаг. За ингээд хуулийнхаа дагуу ингээд харсан ч гэсэн ер нь бол 7-нд 1 удаа заавал мацаг барих хэрэгтэй байдаг. За тэнгууд фарисеучуд бол бүр давуулан биелүүлээд 7-нд 2 удаа мацаг барьдаг тийм тохиолдлууд байсан тийм. Тэгээд өөрсдөө тэд нар харахтаа юу гэхээр хуулийг аягүй сайн биелүүлж байна, эзний юм аягүй сайн, бурхны юм аягүй сайн сахилга баттай байна, дуулууртай байна, хүлцэнгүй байна, даруй байна. Өөрсдөө үүсгэж ингэж бодож ирсэн. Тэгээд тэгж байтал эзэн Есүс Христийн шавнар гэ хідэн нөхдүүд гараад ирсэн. За бид нар өчтөр одоо Левиг дуудсан тухай харсан тийм. Эзэн Есүс Христийг ингээд аягүй олон хүмүүс ингээд дагаа явж ирсэн тухай. За тэгээд Есүсийг дагаж явж байгаа хүмүүс дунд ер нь ингээд мацаг барьж байгаа хүн байхгүй хэвчээ. Мацаг барьж байгаа хүн байхгүй. Тэгээ энийг нь харсан Иохны шавнар бид нар бол мацаг барьдаг. Харин таны шавнар яга мацаг барихгүй байна гэж. Ийм юм байж болох юм уу? Хуулинд ер нь бол ингээд бурхан дуулууртай байхын тулд мацаг барьна гэдэг бол ингээд тогтоогдсон. Харин гэтэл та өөрийгөө Месая бөгөөд бурхнаас илгээгдсэн аврагч гэж хэлж байгаа мөртлөө таныг дагж байгаа хүмүүс мацаг барихгүй байгаа гэх юм ямар сони юм бэ гэж. За ингэнгүүт эзэн Есүс Христ хариулж байна. Юу гэж хариулсан бэ гэхээр хинч хуучин дээлэн дээр агчаагүй давуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл шин нөхөөс хуучин дээлийг таталтуулж бүр ихээр урнаа. Хинч шин дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг за татнаа. Тэгээд дарсч туламж сүднэ. Харин шин дарсыг шин туламд л хийдэг гэлээ гэж. Өөрөөр хэлбэл эзэн Есүс Христ өөрийгөө юу гэж хэлсэн? Үгээр дамжуулаад юу гэж хэлж байгаа гэхээр би бол аврагч гэж. Өөрөөр хэлбэл аврагч учраас надтай хамт байгаа хүмүүс шинэ амьдралаар амьдрна. Өмнөх цаг үед өгөгдсөн тэр хууль бол аврагч ирээгүй байх үед өгөгдсөн хууль. Түүнийг бол аврагч эртэл сахин мөрдөх ёстой байсан. Харин одоо аврагч өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байна. Өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байгаа учраас одоо та нар үнэхээр аврагчтай хамт баймаар бол Месаяг те аврагчийг хүлээн зөвшөөрж аврагчийн тэр зөвшөөрч байгаа тэр шинэ амьдралаар амьдрмаар бол одоо хуучин амьдралын хэм маяга бол хуулаа бол гэсэн. Хуулийн захирагдхай бол харин бурхны нэгүсэлд дуулууртай бай. Бурхны нэгүсэлд ор гэж хэлсэн. Яг энэ утгаараа хуучин дээлэн дээр агчаагүй давуугаар нөхөөс тавьдаггүй гэж. Өөрөөр хэлбэл хуучин дээл тэгээд хуучин дарс те одоо хуучин тулам гэж хэлж байгаагаараа Израильчуудын хуучин амьдралын тэр хууль дүрмд захирагдчихсэн, хууль дүрмд баригдчихсэн тэр амьдралыг эзэн Есүс Христ үгүй болохоор ирээгүй, харин бүр шин болохоор ирсэн. Шинчилгээр ирсэн. Тийм учраас одоо тэр хуулаараа Месаяг дүгнэхэ болоо гэж. Тэр хуулаараа Месаяг те одоо ажиглахаа болоо. Тэр хуулийнхаа дагуу Месаяг шүүхэ болоо. Харин тэр хуулийн чинь зохиосон Месая аль хэдийн ирсэн байна. Тийм учраас шинэ амьдралаар үнэхээр амьдрмаар бол хуучин амьдралынхаа тэр хууль дурам үзэл бодол ертөнцийг үзлээ. Одоо тэрнээсээ татгалзаа. Харин бурхнаас өгөх тэр шинэ амьдралын ойлголт, ухаарал, шинэ амьдралын дүрм, шинэ амьдралын хууль дотор амьдраа гэж эзэн Есүс Христ хэлж байгаа. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ хамтдаа бас бодцгоё те өөрсдөө ингээд дүгнцгээе. Ер нь ингээд миний амьдралд ингээд салж чадаагүй байгаа амьдралын ямар хэм маягууд байгаа вэ? Амьдралын ямар бас үзэл бодлууд байгаа вэ?
би ингээл бурханд итгээл сүмд яваал гэдэг тэгсэн мөртлөө ингээл амьдралаас мань ингээл салаагүй байгаа. Ямар зүйлс байгаа вэ? Ямар зуршлууд байгаа вэ? Арх тамхины зуршил байна уу? Уур уцаарын зан чанарын асуудал байна уу? Үйл уучлал үзийн ядалт байна уу? Характерын асуудлууд байна уу? Үзэл бодлын асуудлууд байна уу? Зарим болохгүй зүйлсийг болно гэж итгэдэг худал, хуурамч, тий одоо ертөнцийг үзэх үнэн гэж боддог итгэл үнэмшлүүд байна уу? Холин хутгах үзэл байна уу? Зүгээрээ очоод тий боддын шашинд очоод ганданд очоод ном уншуулах зүгээр штэ. Эсвэл тэнцээ очоод нэг лүүжин тавьчих зүгээр штэ. Зүгээр штэ очоод бөөд очоод үзүүлэх зүгээр штэ. Зүгээр штэ нэг өглөө нэг цааны дээж өргөчих зүгээр штэ. Зүгээр штэ нэг арц ингээ биеэр 3 тойролцох зүгээр штэ. Гэх мэтчлэн ингээд бидний амьдралд ингээ Есүс итгэсэн мөртлөө салж чадаагүй тийм хуучин амьдралын хууль дүрм журам ёс жаягч юм шиг эсвэл ингээ мухар сүсэг юм шиг тийм зүйлс бидний амьдралд байна уу? Бодол санаанд нь байна уу? Амьдралын хэм маягт нь байна уу? Зан үйлд маань байна уу гэдгийг бүгдээр эргээд харцгаая. Хэрв тийм зүйл байгаа бол бүгдээр эзний өмнө тэдгэр бүх зүйлсийг байхгүй болохын төлөө тэр бүх хуучин зүйлсийг тий одоо өөрчлөхийн төлөө залбирцгаая, гуйдаг байцгаая. Тэгэхгүй бол бидний хуучин амьдралын тэр үзэл бодол өөрчлөгдөхгүй бол хизээж Бурхны энэ сайн шин ойлголт ухаарл бидний амьдрал дээр бууж ирж бүрэн дүүрнээр ажиллах хийх боломжтой байхгүй. Ягаад гэвэл би өмнөх зүйлсээс салахгүй байгаа учраас шин зүйлийг бүрэн дүүрэн оруулж ирж чадахгүй. Нэг л өдөр бидний сурсан шин зүйлс маань хуучин тэр одоо амьдралынхаа үзэл бодолтой автцсан бас л ингээ булангартсан л явах болно. Тэгэхээр ингээд хагас үнэн гэж байхгүй тий. Хагас худал гэж байхгүй. Нэг бол үнэн, нэг бол худлаа гэж байгаа. Тийм учраас бидний амьдралд өчөөхөн төдий тий бурханлаг бус хэм маяг бол тэр бол бурханлаг бус амьдрал гэсэн үг. Тэнгүүтээ зүгээрээ би ингээд жоохон бас ингээд хичээгээд энэ талтаа ингээд библ сураал, библ уншаал, өглөөн залбираал ингээд явж байгаа шүү дээ. Яг нь миний амьдрал жоохон ч гэсэн ингээд одоо өөрчлөгдөж байгаа талбар байгаа гэж ярьж байгаагаараа өөрт байгаа муухай тий өөрт байгаа амьдралын буруу хэм маяга зүгээр өөгшүүлж байгаа юм шүү дээ. Далталж байгаа юм шүү дээ. Өмөрөөд байгаа юм шүү дээ. Тэгэхээр энийг хэн мэдэх вэ? Таал мэднэ. Тэгээ танаас илүү магадгүй бурхан мэдж байгаа. Тэгээ бурхан мэдж байгаа учраас өнөөдрийн хүртэл танд нэгүүлсэнгүй ханцаар ирсэн байна. Та бидэнд нэгүүлсэнгүй ханцаар ирсэн байна. Тэгээд эзнийхээ өмнө ирээд бүгдээрээ хуучин амьдралын хэм маягаас татгалзахын төлөө гонцлбарцгаая. Амен. Эзэн минь ээ бид таны өмнө ирж байна. Эзэн та бидний шинэ амьдрал дуудсанд баярлалаа. Эзэн та биднийг хуучин амьдралаас минь чөлөөлж, гим нүглийн боолчлоос та ангижруулж, өөрийн нэгүслийн амьдрал, хайрын амьдрал, бурханлаг хаанчлалын амьдрал дотор та биднийг дуудсан билээ. Эзэн та биднийг бүх гим нүглийг уучилдаг. Бас эзэн та биднийг сул дорой байдал дотор минь та биднийг дуудаж, өөрийн алдрын төлөө хэрэгэлдэг. Гэхдээ та биднийг өргөжлүүлээд шин сав байлгахыг хүсдэг. Шинэ амьдралаар амьдраасаа гэж хүсдэг. Тийм учраас бид таны өмнө ирж байна. Эзэн та биднийг шинчилж өгөөч. Бидний зүрхийг шинчлээч. Та бидний зүрхийг цэвэрлээч. Бидний бодол санааг цэвэрлээч. Өнгөрсөн амьдралын уул мөр, өнгөрсөн амьдралын сөрөг нөлөөлөл, муу нөлөөллүүдээс болоод өнөөдрийг хүртэл бидэнд байгаа тэдгээр бурханлаг бус бүх зүйлсийг бид таны өмнө өргөж байна. Эзэн та биднийг цэвэрлэх болтугай. Эзэн та биднийг бузар муугаас чөлөөлөх болтугай. Танда баярлалаа. Эзэн минь тэгээд бүх алдрыг танд өргөж байна. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.